Дараагийн мэдээ хүргэе. Манай улс анхудаа цэцэрлэгийн насны хүүхдүүдэд зориулсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сургалтын хүүхэлдэйн кинотой боллоо. Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид байх орчинг дэмжих нь төслийн хүрээнд хийсэн тус кино бол хүүхэлдэйн киногоор дамжуулаад 4-5 насны хүүхдүүд бэлгийн боловсрол болоод хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдлэг олж авах зорилготой юм байна. Аюулын дохио, авралын дүрм. Миний бие, миний эрдэнэ учиртай тоглоом, ухаантай шийдвэр, аюулын дохио, авралын дүрм нэртэй 3 ангид хүүхэлдэйн кино нь эрэгтэй эмэгтэй хүүхдийн биеийн онцлог, тэдгээр нь ямар үүрэгтэй, танихгүй хүн хүрч болох уу үгүй юу зэрэг асуултанд хариулсан олон агуулгыг багтаажээ. Мөн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох хүүхэлдэйн кино нь бага насны хүүхдээр гол баатруудаа төлөөлүүлсэн нь хүүхэд хүлээж авахд төхөн болжээ. Энэхүү хүүхэлдэйн киног эхний ээлжинд төсөлд хамрагдсан 11 цэцэрлэгийн 2598 хүүхэд хүлээн авч үзэх юм аа. Өмнө нь сургуулийн өмнөх насны боловсрол олгох хөтөлбөрт хүчирхийллээс урьдчилан сэргийлэх агуулга байгаагүй учраас энэ удаагийн сургалтын хүүхэлдэйн киног ач холбогдолтой болохыг төсөлд хамрагдагч цэцэрлэгийн төлөөлөл онцолж байна. Одоо бид нар чинь техник технологи ирүү хүүхдүүд маань арга зүйг одоо хүүхдүүдэд заах аргаа хүртэл бид нас өөрчлөх чинь хүүхдүүд юуг сонирхдаг хүүхдийн киног сонирхдаг. Нэмжээс тэр сонирхол дээр нь үндэслэж бид нар энэ киногоор хүүхдүүдэд хүргэж байгаагаа илүү бас давуу талтай гэж бодож байгаа. Хүүхдийн киноны гол дүрүүд нь өөртөө яг хүүхэд байж байгаа. Тийм болохоор хүүхэд үзэж байгаа хүүхэд өөрийгөө тэр гол дүрийн оронд тавьж бодно гэсэн үг. Тэгээ энэгээр дамжуулаад яг тэр гол дүрийн баатарт юу тохиолдож байгаа үйл явдлуудаар дамжуулж бид нар мессеж хүргэж байгаа гэсэн үг. Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид байх орчинг дэмжих төсөл нь боловсролын яам болон Монголын эмэгтэйчүүдийн сан төрийн бус байгууллагын дэмжлэгтэйгээр 2017-оос 2020 оны хооронд хэрэгжих юм аа. Тус төсөлд зөвхөн цэцэрлэгийн хүүхдүүдээс гадна 11 цэцэрлэгийн 220 багш, 3637 эцэг эх асран хамгаалагчдыг хамруулж байгаагаараа онцлогтой. 4-5 насны хүүхдүүдийн хэдийгээр бид энэ асуудлыг ярихад бага гэж бодож байгаа боловч эднэр маань бол өсөд том болно, өсвөр насны дээр орно, цаашдаа аав ээж болно. Энэ дээр ингээ багаас нь нэгдүгürt энэ маань бол хүний эрхийн тухай мэдлэг энэ хүүхдүүдэд өгч ийн гэсэн үг байхгүй юу?